За өнөөдөр уул нь хууль зүйн байнгаараар 3 асуудал хилцэхээс ингээд нэг асуудал үлдчихжээ л да. 2 асуудал бол би хилцэх ёстой асуудал байсан гэж ойлгоод байна. Нэг нь одоо жагсаал суулганы тухай хууль, нөгөөх нь хууль тогтоомжийн тухай хууль байна шүү дээ. Тэгээ өнөөдрийн энэ одоо гишүүдийг хилцхийг хойшлуулна гэдгийг одоо энэ асуудлыг оруулж ирж байгаа хариуцсан тэр улсууд нь яаж мэдээд байна? Ирээгүй шүү дээ. Ирэхгүй байгаа байхгүй юу? Энд уул нь одоо ямар шийдвэр гарч магадгүй хүлээгэж зогсож явах хэрэгтэй. Тэгэхээр бидний ажиллаж байгаа байдал нэг иймэрхүү. Уул нь улсын их хурлын гишүүний бүрэн эрх энэ хууль зүйн байнгын хороо бол өөрөө улсын их хурлын бараг галзуух бараг уураг тарих гэж хэлж болно. Ийм л байнгын хороо л доо. Гэтэл энэ байнгын хороогоор хилцэгдэх ёстой юм хоошилдог. Хууль тогтоомжийн тухай хууль бол маш сайн хуулийн нэг. Энэ сайн зэрэг шүү. Тамаг хуулийн зам байнгын хороонд дарга байхад миний зөвлөхөөр ажиллаад бидэд батлуулаад явж байсан. Одоо энэ хууль хэрэгждэггүйгээсээ болоод хин дуртай хэрэгжүүлэх үедээ хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхгүй үедээ хэрэгжүүлэхгүй байдаг. Энээс болоод парламент биш болчиход байна шүү дээ. Энд дээр бид нар ингэж нэг байхгүй юм шиг ингэж болохгүй. За нөгөө талаар энэ жагсаал цуглааны тухай хууль байна. Сүүлийн 10 жил жинхэнэ иргэд жагсаал цуглаа хийж өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг энэ юм байхгүй болсон. Эн чин эргээ цаашаа нөлөөлөх юм энэ 2 том орны дунд оршиж байгаа газар зүйн байрлалын хувьд гарцгүй ийм улс орны хувьд бол тэр харьцал гэдэг чинь бидний энэ арт түмний тусаал тогтнолын нэг баталгаа байхгүй юу? Ийм байж одоо энэ юмд ингэж хандж болмооргүй байна. Тэр бүх юмыг одоо улсын их хурл тэр хэдэн дараа нарт өгчөөд ингэж суугаад байж болохгүй. Хууль зүйн байнгын хороо дарга. Би хууль зүйн байнгын хорооны гишүүдтэй ч гэсэн анхааруулъя. За энэ хэлж байгаа асуудлаар бол за арчлалын чухал үзүүлэлтийн нэг бол сонгуулаа. Тийм. Тэр тусмаа энэ парламентын сонгуульд бус сонгуулиуд яаж явагдаад иргэд яаж саналаа өгч гэнэ үү? Чөлөөтэй өгч чадж байна уу юу? Энэ бүх юм нь одоо ард түмний хүсэл эрмэлзэл энэ парламентыг энэ засгийг байгуулахад тусгаж гэнэ үү юу гэдэг юм бол харагдчих ёстой. Гэтэл бол одоо гүү байна. Бид нар ингээ ярих юм бол одоо дагуул нам гэдэг юм уу? Ер нь намтай ч юм уу, намгүй ч юм уу? Ийм байдалтай болчиход байна шүү дээ. Яг ингээ харах юм бол нэг хэдэн бүлгэрсэн этгээдүүд толгой дээр гараа суудсан ард түмний хүсэл зорилго бол өгсөн санал энэ бүх юм бол амьдрал дээр хэрэгждэггүй биелдэггүй юм байна. Би одоо хинээс асуу. Гамбат гишүүний микрофоныг гүйцээж өгье. За энэ цэцэн ямыг бас жоохон тодорхойлчмаар авах юм. Энэ дээр бичснээр бол энэ тогтоол дээр энэ дүгнэлт гаргаж байгаа юм. Энэ өгсөн санал өгч байгаа юм нь бол иргэдийн сонгогчийн бүр боломж олгоод байгаа юм шигээр тайлбарлсан байна л да. Тийм яг тодорхой ингээд ойлгомжтой юм зүйл бол энэ дотор арай харагдахгүй байна. Яг төрийн байгуулалтын байнгын хороо яг юу гэж үзээд байгаа. Иргэд одоо саналаа өгөхгүй байх хэрэгтэй юм уу, юм уу? Тэр жагсаалтанд байгаа зарим нэг хүмүүст. Бид нар сонгуулийн үеэр бол бүгдийн дугуулаагүй бол орхигдсон бол тэр саналын утсыг хүчингүй болгож ирсэн. Энэ дээр л бол маргаан гарсан юм байна шүү дээ. Хин нэг хүн саналаа өгөхгүй, хин нэг намд өгөхгүй гэж болно шүү дээ. Тэр шахахгүй байж болно үстэй иргэдийг. Хин нэг хүний дугуулаагүй төлөө нөгөө. За дахиад 1 минут сонгож болж байгаа. Ах уу та. За гамбат гишүүний микрофоныг өгье. Сонгогч Бүгдийн одоо 9 хүн сонгох ёстой, нэг нам сонгох ёстой. Энэ юма хийгээгүй бол өөрт нь таалагдаагүй байсны төлөө энэ сонгуулийн нөгөө нэг хүн дутуу өглөө гээд, нам дутуу өглөө гээд тэр сонгуулийн саналын утас хүчингүй болж байна. Хуулиараач тийм байсан. Энэ нь одоо зүг гээд байгаа мó, буруу гээд байгаа мó? Энийг би тодруулмаар байна. Энэ тогтоол дээр. Мэдээгүй. Хинээс асууя. Ахыг дэмжиж байгаа шүү.